сайн гоцгон үзэгчтэй. Тэгэхээр энэ улиран болж байгаа 2025 он одоо энэ гараад удааг байгаа 2026 оны ихээр бол дэлхийн дахин улс төрийн зарим нэгэн үйл явдал өрнөж тэр нь одоо дэлхийн нийтийн эдийн засаг, санхүү, за тэгэл түүхийн эдийн үнэт төлөөсөн ийм үйл явдлууд үргэлжилж байна. Тэгэхээр бидний талаар тодруулах хахаар ер нь дэлхийн геополитикийн асуудал ямар учир шалтгаантай байна вэ гэдгээ тодруулахаар өндөр зочин өрсөн ингээд зочлоо танилцуулъя. Олон улсын харилцааны судлаач профессор Баярхүү. За онц бөгөөд бүрэн гэрэгт элчин сайд. Элчин. Ингээд танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За тэгэхээр миний одоо гол сонирхож байгаа зүйл бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын гаргасан шийдвэртэй холбоотой донслогоонтой үйл явдлууд. За Венесуэл, Иран, магадгүй Гренланд гэсэн сэдвээр товч ярилцаж бодож байна. Та 2025 оны 12 сард байхаа Facebook дээр одоо ер нь энэ 2 оны заа гэдэг магадгүй он гарангууд Венесуэл, Ираны дэглэм нурах магадaltaй гэж бичсэн товос хэвлүүд бас бичсэн давтаж. Тэр яг энэ үйл явдлыг тэр ёсоор болж байна. Яагаад та тийм одоо магадлал төвшүүлэх болсон бэ? За Трамп гарч ирээгүй. Ер нь Америкийн нэгдсэн улсын өөрийнх нь гадаад бодлогодоо баримталж байгаа стратеги гэж. За бүр дэлхийн 2 дугаар дайнаас хойш явуулсан өөрийнх нь бодлого. Дэлхийн 2 дугаар дайнд Америкийн нэгдсэн улсыг оролцуулсан цэргийн урлаг, цэргийн стратеги тактик нь юу байсан бэ, тийм ээ? За түүнээс хойш Америк нэгдсэн улс чинь бол Солонгосын дайн, Вьетнамын дайн, за хожим бол Персийн болонгийн дайн гэдэг олон дайнуудад татгадж оролцжээ. Иракийн эрхчлэлийн ажиллагааг өдөртөн манлайлжээ, тийм ээ. За онгороод бол Афганистанд, тийм ээ, энэ шин зүүн гараад Афганистанд Талибаны дэглэмийг унгаажээ. Тэнд 20 жил Америк, НАТО, ISAF гэж хүчин 20 жил байлджээ. Одоо ч гэсэн Ойролт орныг төхнүүлэл байж л байна л дээ. Иракт Америкийн цэрэг байж байна, Катарт байж байна, тийм ээ. Израильд бол баян Америкийн цэргийн ачаа бараа ирж ил байна, тийм ээ. За Турктэй бол мэдээж НАТОгийн холбоотон, за дээрэс нь Кавказд Зангизуурын коридор хоолой гэдгийг Америк үндсэндээ мэдлэлтэй авчлаа 100 жилийн хугацаатаар. Одоо Азербайджан, Армени хооронд гал зогсоогоод, хил тогтоогоод тэндээ гал зогсоосон шугамын дагуу бол Америк 100 жилээр арен дээр авчаад байна шүү дээ, баг үнэндээ. Тэгэхээр бол энэ нөхцөл байдлыг ингээд судлаад үзэх юм бол яхаарахгүй Иран гэдэг энэ дэглэм цохилтох нь бол ойлгомжтой болчихсон. За мэдээж Мадуро, Венесуэл бол бас л нэг 20 гаруй жил Америкийн болоод энэ дэлхийд их анхаарлыг төвд байж байгаа ийм улс. Тэгэхээр Америкийн энэ 21-р зуунд баримтлах Америкийн гадаад улс төрийн бодлого. За тэр дундаа дайны дэлхийд энэ ардчлалыг ялуулах бодлогыг бол анхлан санаачилсан сэтсэн хүн за 1993 онд Регний үед анхны нэг онол гарчээ, тийм ээ. Одоо тэр үе зөвлөлт бот улсыг бол тийм ээ. Одоо хамгийн дэлхийн муухай юмны үзэнт хүрэн гээд марксизм ленинизмыг үнс хог болгож тийм хайна гэсэн Регний онолыг тэр онолыг одоо анхных нь үндэслэгч юм уу тэр онолыг нөлөө үзүүлсэн хүн Марк Палмер гэж хүн байж эрдэмтэн байж геополитик судлаач эрдэмтэн. Марк Палмерыг Жорж Буш одоо Аав Буш ерөнхийлөгч байхдаа Унгарт элчин сайдаар явуулаад Унгарыг ардчилсан өнгө төвсгөлийг өдөрдүүлээд ингээд Марк Палмерын онолын дагуу бол Дарамт Европ төвсгөлүүд ялаад хамгийн түрүүн Польш, Унгар хоёр тийм. Тэгэхээр бол Америкийн улс төрийн бодлогыг тодорхойлдог хүн элчин сайд хийгээд тэр явуулж штэ. За 21-р зуун гарлаа Хүү Бушийн үед Марк Палмер бол дахиад өөрийнхөө онолыг гаргаж ирсэн. Тэр нь дайны дэлхий дээр байж байгаа 44 дарангуйлагчийг 21-р зуунд ялж устгана. Тэгснээр дайны дэлхий амар жимэр болно. Америкийн нэгдсэн улс болоод өрөндийн либерал ардчил ялна гэсэн онолоо төвшүүлсэн. Тэгэхээр Марк Палмер бол бүгдэн дэх намын нэг зүтгэлтэй хүн. Дипломат хүн, эрдэмтэн хүн. Одоо байхгүй л. За Марк Палмерыг залгамжлаад дахиад энэ онолыг цааш нь хөгжүүлсэн хүн Роберт Каган одоо байж байна. Яг сонирхолтой энэ хоёр хүн Палмерч тэр Каганч тэр хоёулаа жүүд улсад л та Америкийн еврейчүүд. Тэгэхээр Роберт Каган бол нөгөө Монгол улсад ажиллаад байсан Америкийн нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн даргын орлогч байсан одоо Нуланд гэдэг эмэгтэй нөхөр шүү дээ. Тэгээ Нуландыг манай дипломатч таандахгүй шүү дээ. Манайд Монгол улсад ажиллаад Монголын төрийн удирдлагад ерөнхий сайдэрт бараалгах байсан гадаад харилцааны сайттай хэлэлцээж байсан хүн шүү дээ. Нуландын нөхөр Роберт Каган ямар онол төвшүүлсэн бэ гэж 2007
За тэр нөгөө Америкийн эрдэмтэн Сэмюэл Хантингтоны иргэн шил хоорондын мөргөлдөөн буюу хүйтэн дайныг орлож гарч ирэх энэ иргэн шил шашнуудын хоорондын мөргөлдөөн гэж хэсэг явлаа. За гэтэл түүний дараа Марк Палмер энэ шашны мөргөлдөөнд орохын өмнөх чинь энэ хондо исламын шашин дээр ярьсан шүү дээ. Ихэнх дарангуйлагчид нь исламын ертөнцид байдığıма гэдэг 44 нэр гарахтаа ихэнх нь исламын орнуудыг нэрлэлсэн байхгүй. За тэгвэл за энэ исламаас гадна Роберт Каганы онолоор бол өрөндийн либерал ардчлал нь 21-р зуунд дорнодын их дорны автократ дэглэмүүдтэй тулдана гэд бүр нэр загаад их дорнодын автократ дэглэмүүд нь бол Орос, Хятад, Иран, Хойд Солонгос гэх бүр нэр заагаад өгсөн байгаа юм л. Тэгэхээр яг энэ онлоо Америкийн засаг захиргаа бол сайжруулаад тодтол баримтлал яваад байдаг. Марк Палмерийн онол, Роберт Каганы онол явж штэ. Тэгэхээр сая Мадурог унгаддаг одоо Иранд цохилт өгөх гэж байгаа. Одоо битэрийн ярьслах тарсны дараа цогчж магадгүй. Одоо эцсийн шийдвэр гараагүй байх шиг байна. Битэр яг яриа сууж байгаа энэ мөчт. Тэгэхээр энэ бол нөгөө тэр хоёр том үйл суртал геополитикийн онолыг хоёр нөхрийн чил онолыг цагаан ордон хэрэгжүүлэх гэж яваад байна шүү дээ. Дайн дэлхийд либерал ардчлалыг эргэлтгүй ялуулахын тулд Роберт Каганы нэр заасан нөгөө Орос, Хятад, Иран, Хойд Солонгос гэсэн айхтар дайснуудаа дарахын тулд ингээд хамгийн түрүүн жижиг холбоотнуудын нэг нэгээр нь зохиод эхэлж байгаа шүү дээ. Мадурог зогчлоо. Одоо Ираныг ялгадуулчих юм бол үндсэндээ за би Хятад бол өөр дэлхийн 2 дугаар том эдийн засаг учраас тусдаа бас их прагматик гадаад бодлоготой. Прагматик биш. Яг өөрийнхөө Оросын эзэнт гүрний геополитикийн бодлого дээр хатуу зогсоод өнөөдөр Украинд дан хийж байгаа Оросын хувьд хоёр гол холбоотноо алдах нь шүү дээ. Тийм ээ? Венесуэл, Иран гэдэг. Ялангуяа Иран бол бүр хамгийн эмзэг хүнд хохирол болно Оросын хувьд тийм. Ийм л байдалтай байж байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо ерөнхийлөгч Трамптай бол холбож хүмүүс ойлгож байгаа тийм ээ. Ер нь одоо огцом шийдвэр гаргадаг төргийн хурдтай бас магадгүй одоо зарим талаараа үл ойлгох юм одоо зүйл ярьдаг хүн гэж тайлбардаг. Тэгэхээр энэ бол зөвхөн ганцхан Трампаас зүйл шалтгааллах Америкийн нэгдсэн улсын төрийн бодлогын үргэлжлэл явж байна л гэж бодлоо. Трамп бол өөрөө 21-р зууны хүн юм да. Энэ одоо бидний өнөөдөр хэрэглээд байгаа мэдээллийн технологийн ололтыг хамгийн овжин ашиглаж байдаг. Цагаан ордны уламжлалт шийдвэр гаргалтын механизмыг эвдэж хаяад өөрөө тийм ээ Твиттерээр Facebook-ээр гар утсаараа чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлждэг. Тэр үзэл бодлын заримдаа шийдвэр болоо явцдаг, тийм ээ. Тэгвэл бол Трампын чинь цаана хянж байгаа том институт бол Америкийн Конгресс өөрөө байж шүү дээ. Конгресс хоёр танхим байна шүү дээ. Ялангуяа улс төрийн талаас Сенатын, санхүүгийн талаас нь тийм ээ одоо төлөөлөгчдийн танхим хянана. Тэгэхээр Трамп өнөөдөр хүртэл өмнө ерөнхийлөгч байхдаа ч одоо ч ерөнхийлөгч байгаа энэ үедээ хууль зөрчөөгүй яваад байна. Тийм байна. Хууль зөрчгөл юм бол тэгэл импичмент. Тийм байна. Хууль зөрчихгүй яваад болоод байна. Та учир шалтгааныг маш тийм холоос тайлбарлалаа. Үнэхээр энэ бол Америкийн нэгдсэн улсын төрийн бодлогын үйл явц үргэлжилж байна гэж. Тэгэхээр одоо үйл явдал руу жохороод үзье. За Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилж хорьсон тухай. Сая Трамп ямар зорилго тавьсан юм бэ? Мадуро хэмбэ гэж. За Мадурог тэр барьсан харт тамхины 8-чин гэмт хэрэгтэн за тэр бол нэгдүгээр асуудал биш. Нэгдүгээр асуудал бол Мадуро бол яг энэ дайн дэлхий дээр байж байгаа харт тамхины сүлжээ, нефтийн мафийн сүлжээ, олон улсын сүлжээний маш том эрх мэдэлтэн болоод өөрөө тоглогч нь байна. Тэгэхээр одоо Мадуро өөрөө Нью-Йоркт очиод Нью-Йоркийн шоронд мэдүүлэг өгөөд ирсэн чинь Оросын сүүдрийн флотыг заагаад эхэллээ шүү дээ. Тэнд тийм флот явж байгаа. Тэнд тийм хөлөг онгоц, тийм далбаатай явж байгаа гэх. Тэгээд Мадуро баримтлалын дараа 2 өдрийн дотор Оросын сүүдрийн флотын 5 хөлөг онгоцыг Америк олзлоод авчих шиг боллоо, тийм ээ. Атлантын далайд, Карибын тэнгистэй. Тэгэхээр бол мань хүн төрүүчээс нь заагаад эхэлсэн байхгүй. Хамгийн аюултай минь. Тийм байна. Яг тэгвэл энэ сүлжээний том тоглогч болоод одоо жинхэнэ тэр эрх мэдлийг хуваалцж яасан хүн байхгүй. За тэгэхээр одоо хоёулаа энэ жоохон товчсгээд. Тэгэхээр бол нөгөө Оросоос Украинд үйлж байгаа цэргийн тусгай ажиллагааны чинь санхүүжилт одоо өнөөдрийн сүүдрийн флотыг мөнгөөр л басч ирж штэ. Тэгэхээр ингээд 5-ыг бариад авчлаа штэ. Савыг олзлоод авчлаа.
Тэгэхээр цаашаа яах юм Тийм ээ. Одоо Мадуро өнөөдөр яг юу мэдүүлээ сууж байгаа юм бэ? Тийм ээ. Мадурод одоо өнөөдөр Оросын ирэх шиг чухал биш болчихсон. Зөвхөн өөрөө болоод эхнэртэйг оюул аим гарах л тухай асуудал. Тийм ээ. Тэгэхээр бол аим гарахын тулд бол өөртөө бүх мэдээллийг Америкийн эрх хөрхий байгууллагад өгчих нь. Тийм. Венесуелийн асуудлыг одоо ингээд ерөнхийд нь өндөрлөхгүй. Тэгэхээр энэ дээр бол яагараг байхгүй бүгд найрамд хятад улс Орос хоёрын харилцааны асуудал Венесуэлтэй. За та хятадын тухай юу хэлэх вэ? Яг ямар одоо байр суурьтай байна яг өнөөдөр? Бас хөрөнгө оруулалт улс шүү дээ хэмжээ хэмжээ. Одоо энэ Венесуэл дээр хамгийн томоор шатж байгаа улс нь хятад шүү. Яг тэгвэл Чавес Мадурогийн дэглэмийг 100 тэрбум Америк доллараар тийм ээ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэн байсан. Одоо чухам нэг 100 тэрбумаа буцааж авч чадахгүй юу гэдэг асуудал гарч ирнэ л дээ. Тэгэхээр ер нь энэ Орос хятад гэсэн энэ хоёр том тоглогчийн санхүүгийн асар их боломжийг гів гинт нэг өдөр ерөөсө хоромхон зэрэг дор ингээд 180 градус эргүүлээ хийж байгаа ийм үйл явдал болоод ирлээ тийм ээ. Хондо Венесуэлд бас Орос асар их хөрөнгө оруулалт оруулсан. Зэвсгийн дэглэм тийм. Зэрэг зэвсгээр тусалсан нөгөө мө Вагнер ч очиж хамгаалж байсан тийм ээ. Тэр иргэн хамгаалалт байна. Тэр агаарын давтлагаас хамгаалах тэр олон системүүд байна. Бүгдийг хог болгож яг тэгээд толгойлогч нь аваа явуулсан. Иранд өнөөдөр бас асар их шатлалтай хоёр улс байж байна. Одоо дэглэм унаа бол маргааш Иранаас мөнгө босгож авч чадахгүй хоёр улс нь Орос хятад байхгүй да. Тэгэхээр нөгөө дэглэм санхүүжүүлнэ гэдэг чинь яг Роберт Каганы онолоор хоёр туйл болоод хоорондоо байлгаж штэ энэ хоёр чинь. Тийм ээ? Одоо цосгуудаа хийж штэ тий. Нэг нь тэр өрөндийн либерал арчил нөгөөх нь дорны автократууд гэдэг. Тэгэхээр дорны автократ дэглэм чинь өөрөө бас том эвсэлтэй байж. Тийм ээ өөрөө том зэрэг улс стратегийн том эвсэлтэй байсан. Эвслийн хоёр гишүүн ингээд норж унах гэж байна л да. Тийм байна. 2008-аас баха 12 он та Египт улсад элчин сайдаар ажиллаж байсан. За тэгвэл бас Ираныг одоо хамарсан элчин сайд байсан тийм ээ. Хавцарсан. Тэгэхээр Ираныг бол та одоо бас илүү сайн мэдэх хүний нэг монголчуудаас ялангуяа. Тэгэхээр Иран улсын тухай та маш товчхон хэлэхгүй. Энэ одоо олон үндэсний бүс нутагтаа нөлөө өгөхий их тайчин гүрэн. За тэгвэл өнөөдөр эдийн засаг нь бол үнэхээр ойлгосон тухай мэдээлж байгаа. Таны одоо дүгнэлт. Тийм. Иранд хавцрын суух элчин сайдаар Египтээс анхудаа томилогдож байсан. Ер нь Ираныг урд нь дандаа Москвагаас авсарч байсан. За би Монгол-Ираны харилцааны түүхийг бас нэлээд судалсан тийм юм л дээ. За ингээд Иранд бол хоёр Иран ч одоо Перс шүү дээ. 35-аас Перс гэж явдаг байсан. Тийм. Тэгээд Иранд 2 удаа ажиллаж байсан. Ираны ерөнхийлөгч Ахмединежад гэдэг хүнтэй 2 удаа уулзж байсан. Итгэмжлэгч хугацаа барьж байсан. За нөгөө талаас бол Иран хинбэ гэдгийг би тэр Арабын орнуудтай харьцуулж үзээд бол Иран бол ер нь нэг л төр ирэхэд маргааш нь бол Иран бол цэцэрлэн хөгжсөн секуляр улс болчих юм байна. Энэ лалын шашныг бол хаяхад бол маш ойрхон болцсон юм байна гэж би мэдэрчээсэн л да. За Иран өөрөө олон үндэстний улс. Өнөөдрийн хувьд бол бүр онцлог нь юу вэ гэж тийм. За өнөөдрийн хувьд Ираны одоо шашны болоод тэр лалын хавцлын удирдлагч дээд удирдлагч Хаменей гэдэг нь Азербайджан байгаа. За ерөнхийлөгч Пазишкян гэдэг нь Азербайджан байгаа. За Ираны парламентын спикер нь бүр Курд хүн байгаа. Тийм ээ? Турк гаралтай юм байна. Гол үндэсний нэг. Тий. За Ираны үндэсний онцлог бол яг хүн амын 50 орчим хувь гэдгийг 50 гаруй хувь нь Персүүд. За 20 гаруй хувь нь Азербайджанууд. За 3 дахь үндэст нь Курд, 4 дахь нь Арабууд, тэгээ 5 дахь нь Белүүж, Туркменчууд гэдэг ингээ яваадаг юм л доо. Ингээ салбарлаад олон. Тийм. Одоо нөгөө Монголтой нэг гаралтай гэж ярьдаг хазаарууд дүүрэн байж байгаа тийм. Пүштүү дари бүгд бий. Тэгэхээр бол энэ олон үндэстний энэ улсыг бол 47 жил лалын шашны шийт турсгалын хатуу хяналтанд дор захиргаалтын дор барьчихжээ. За яргалахтаа яргалж шашны өрөөшүүлтийг тулгадаг байж тийм ээ. Шашны номлол нь бол хэтрээ явчих тийм ээ. Өнөөдөр бол 47 жил халаагүй засгсны дараа энэ ард түмэн босч ирж байна. Ялангуяа сая энэ гудамжинд тэмцэж байгаа улсуудыг харуулж яхад бол тэр олон охид бүсгүйчүүд бол нөгөө бурка гэдэг гаш гэвлүүр. Тэгээ эсвэл гэвлүүр нөмргөө авч хаяад ингээд гудамжинд аваалаа шатааж байгаа тэр дүс харагдан лээ шүү дээ. Тэгэхээр бүр жигшээдсэн байдалтай. Тийм ээ. Тэгэхээр бол бас нэг юмд чи хязгаар байдаг юм байна. Тэгэхээр түүхэндээ анхудаа одоо бүр дэлхийн түүхэнд анхудаа дээрэс нь исламын шашны түүхэнд анхудаа исламын шашныхаа эсрэг овсгалыг исламын шашинд улсад хийж яана л да. Тэгэхээр одоогийн овсгал бол ардчилсан гэхээс илүүтэй исламын шашны эсрэг овсгал.
нийгмийн том амьсгал дэгдэж шүү дээ. Хамгийн гол асуудал бол мэдээж хэрэг Ираны дотоодын өөрсдийнх нь тэмцэгчдийн нөлөө бол асар их байгааг нь харагдаж байгаа тийм. Тэгэхээр энийг бол зарим тайлбарлаар бол гадны нөлөө байна гэж бас тайлбарлаж байгаа. За магадгүй гадны нөлөө байж магадгүй. Гэхдээ та хувь хэмжээний өдөр нь хэлцэр гэж бодож байна. Тийм. Ер нь бол энэ Ираны одоогийн энэ бослогч нь үндсэндээ хувьсгал гэсэн нэртэй болчихоо явж байгаа юм л да. 2019 онд 2022 онд энэ төр тэмцсэн л дээ. Нөгөө нэг одоо гэвлүүрээ буруу зөөж явлаа цагдаа нарт одоо далтсан бүсгүй өмгөөлж бас нэг бослого дэгдээ тэгэл ядуулаад дууссан. Тэгэхээр бол одоогийн энэ хамааны дэглэмд тийм ээ одоо сүүлчийн ганц гэрэлгээ боломж нь юу гэхтэй зэрэг үлдэж байгаа нь Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпус. За тэгвэл түүний дэргэд байгаа тэр өрхийн цагдаа буюу басиж гэдэг бас тусгай зөвшөөрсөн дотоод нөлөөний их байна. Эднэрийнхээ хүчээр бол сая бол 1-р сарын 8-ны шөнө 9-ний шөнө ихэд бол 12,000 хүн эсвэл 20,000 хүнийг бол нэг 2 шөнө дотор ядчлаа штэ. Тийм ээ. Ерөөсөө шууд л ингээл халуун зэвсэг хэрэглээд полиматаар шүрччихэж штэ гудамжинд гараа тийм ээ. Одоо бол Тегераны гудамж Ираны хотуудаар бол одоо хар уттай шарил хөглөрч байна тийм ээ. За өчигдрийн байдлаар зарим эдгээр 50,000 хүнийг алчлаач гэж яах шиг. За Трампын амлалт нь олон удаа давтагдаа сүүлдээ өлег болох гэж байна. Тэгээ одоо хэрвээ хангах юм бол хүч хэрэглэх юм бол бид нар арга хэмжээ аваад л арга хэмжээ авнаа л болсон. Тэгэл байн мэдгдэл байдаг тийм. Гэхдээ одоо Америкийн цэрэг бол та бүхтэрийг өнөөдөр яг суухан бүжид гид тусгай ажиллагаа явуулчихд мэднэ л дээ. Тэгэхээр энэ дээр харьцааны хувьд үйлэний зүйлийг тодруулъя. Америкийн нэгдсэн улс бол тийм анхаарал өгöd байгаа. Гэхдээ үйл явц яваал байгаа. Хэрвээ Америкийн нэгдсэн улс оролцох юм бол огт зөвшөөрөхгүй гэж Оросууд бас мэдээлэл хийж байгаа. Оросын нөлөө бол Иран Орос хоёрын харилцаа бол бас одоо ялангуяа энэ Украины дайн дээр бол харагдсан шүү дээ. Маш хэмжээний одоо дөрвөн нийлүүлсэн Ираны зүгээс одоо ч харилцаа холбоо нэвэр яваа. Тэгэхээр бол яг хэвдээ Оросын хувьд бол мэдээж хэрэг Орос бол бүх хүчээ Украинд тавьчихсан учраас өнөөдөр Трампыг эсэргүүцээд Ираныг өмгөөлөд Иранд цэрэг оруулаад Ираныг хамгаалаад байлтчих тийм хүч чадалтай биш байна л да. Бас бид бодит байдлыг ойлгох хэрэгтэй. За Орос бол яг хэвдээ би хоёр нюансыг хэлчихье. 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Сирид гинт Башар Асадын дэглэм унсан шүү дээ тийм ээ. Яг тэгвэл Башар Асадын засгийн газрын цэрэг тэгээд байлдахгүй. Тэгэл буугаад өнгөт тэгэл өөрөө бол Москва руу шууд цугтаас. Тэгсэн. Тийм Дамаскыг хаяад цугтаас. Тэгэнгүүт нь за энэ дэглэм ийм байдалд орчдөг юм байна. Одоо яах вэ гэд ингээ Путин санаачлаад бол 2025 оны 1-р сард 1-р сарын 17 би тодорхой санаж байна. Одоо яг 1 жилийн өмнө шүү. 17 онд Москвад Путин Пезешканаар гарын үсгт урсан ижүүрэн стратегийн түншлэлийн гэрээ гэдгээ байгуулсан. Тэ энэ бол үндсэндээ холбоотны гэрээ л дээ. Тэгэхээр өнөөдөр энэ холбоотны ийм чухал гэрээ байгуулсан тэр 1 жил болж байна. Иран бол Оросд итгэлээ алдсан байна. Яг тэгвэл сая Мадуро дээр туршлага авчихлаа тийм. За Мадурог хамгаалж чадаагүй. Тэр болон нөгөө S400, S300, зэвсгүүд байгаад байсан хяналтын зэвсгүүд байгаад байсан нэмэргүй нөгөө Вагнер очиж хамгааллаа гэсэн хаа байна. Тэр нь байдгүй. Нөгөө Тэнгисийн бомбтууд болоод нөгөө нефтийн ордуудын Оросын хөлсний зэрэг хамгаалж яах гэсэн хаа байна гэдэг ингээд. Тэгэхээр Иран бол Оросд итгэхээсээ илүүтэй харин өнөөдөр Ираны эрх хэрэгчид өөрсдийнхөө хураасан мөнгө цаас алтыг гадагш нь гаргаж амь золбож одоо Израилийн мэдээ шүү. Одоо хондоо энэ Аятолла Хаменей болоод түүний гэр бүлийнхэн бол Ираны нефтийн орд болоод ард түмнийхөө баялгаас 95 тэрбум Америк долларыг хулгайлцсан гэдэг. Швейцарын банкнд байна гэдэг. Хүүгийнх нь мөнгө 1.5 тэрбум Дубайд байж байна гэдэг. Ингээд Израиль хамаагүй мэдээлж байна л да. Би үнэн гэж хэлэхгээгүй. Тэгэхдээ огт хоосонгүй баг. Тэгэхээр одоо ингээд гадаад байгаа мөнгөөрөө барьцаа тавьж байгаа л амь зулбал явах тухай. Өнөөдөр бодож байна гэж. Одоо Израилийн мэдээлж байгаагаар Израилээс гадна өөрч мэдээ яваад байна лээ. Ираны парламентын спикер нөгөө Курд нөхөрчин бол Францад дөрвөх гээд гэрүүлээр Францын визийн мэдүүлэг өгчөөд одоо Францаас виз зөвшөөрөл бол маргааш хаяал зогтох гэж байна гэсэн тийм мэдээ явж идэг шүү. Тэгэхээр одоо дөрвөх тухай бодоод эхэлж байгаа бол энэ дэглэм унжинал гэсэн үг байна. Тэ дөрвөхгүй ингээд цусурсгасаар байгаад ингээд одоо өчигдрийн оройны байдлаар 20,000 гэлээ 50,000 гэлээ за өнөө шин 100,000 хүргэлтэй. Тэ
За 92 сая аяас 100 мянган ядаа аяжхад бол хүн ам зүй демографийн нэг том асуудал үүсэхгүй л дээ. Улс төрийн хувьд бол ялт байгуулж чадах байх. Одоо нэг интернетийн хаачлаа, тогийн тасалчлаа, гар утсын тасалчлаа тий. Гэтэл одоо ганцхан хүн төрлөختөн гэдэг юм уу? Ираны ард түмэн одоо ганцхан гордлого бол өнөөдөр Трамп энэ дэглэмд ямар цогцолт өгөх вэ гэдэг үлдчихэд байна. Тийм байна. За гэмээр ярилцлаганд олон улсын харилцааны судлаач профессор Баяр оролцлоо. Ингээд танд баярлалаа.